За та бүхэн засгийн газрыг шүүхэд өгсөн биз. За ямар үндслээр өгсөн бэ? Засгийн газрыг шүүхэд өгөх нь бол захиргааны хуулийн хүрээнд дэх асуудал. Энэ жилийн 7 сард энэ хууль батлагдсанаараа ийм хууль эрх зүйн орчин бүрдчихсэн. Тэгэхээр энэ бол Монголд шинэ сонсогдож байгаа, хүмүүс бас дасахгүй байгаа. Миний энэ нөгөө бичсэн мессежүүдийг нь үзүүлээд идэг энэ их зовсон ээж нар чинь зүгээр л ингээд хохироод үлдчих юм уу? Ингэж олон ээж нар хүүхдүүд зовоод хаад хинч хариуцлага хүлээхгүй юм уу? Тэр 200 тэрбум төгрөг хаашаа орсон ч мэдэгдэхгүй хэрнээ утааны ийм гамшигын хэмжээтэй байхад хинч хариуцлага хүлээхгүй юм уу? Яг одоо байгаа хүмүүсийг цовдлох гээд байгаа юм биш шүү дээ. Бид нэр зөвхөн мөнгөндөө юм биш юм байна. Энэ бол нэгдүгээр хүмүүсийн нөхөн олгорыг нь угаасаа өгөх ёстой юм чинь. Утаанаас болоод маш олон ээжүүд залуу гэр бүлүүд орлогынхаа талыг тэр чигээр нэм хэмжлэгэнд зарцуулж байгаа. Дээрээс нь ээж нар нь ажил хийж чадахгүй нөхцөлд хүрч байгаа гэр бүлийн айл нэг нь энэ чинь орлогоо алдчихж байгаа байхгүй юу? Тийм учраас бид нэр хариуцлага тооцож сурах хэрэгтэй эхний ээлжинд. Дээрээс нь хэрвээ хуулийн шат амжилгаараа яваад энэ засгийн газрын ямар нэгэн алдаатай үйл ажиллагаа засгийн өндөр албан тушаалтнуудын эсвүүлдэл болон хариуцлагагүй үйлдэлээс болоод үнэхээр энэ хүүхдүүд ээж нар хохирсон, өвдсөн, нас барсан энэ зүйлүүд нь батлагдах юм бол цаашдаа дахиж ийм байдал гарахгүй тулд хууль эрх зүйн орчинд зөндөө олон шинжилэл хийгдэж болох юм байлээ. Тэр ч үүднээсээ хуульчид өмгөөлөгчид биднэрт үнэгүй тусалцаа үзүүлж хамтарч ажиллахаар болж байгаа. Тэгэхээр эн чинь Монголын одоогийн байгаа нөхцөлөө улам сайжруулахын төлөөх л ийм шүүхийн асуудал. Тэрнээс заавал улс төрчид нэг хүнийг ингээд цодолж гаргаж ирэх гэдэг юм биш байхгүй юу? Угаасаа ч миний одоо хувьд гэхэд зарцуулсан мөнгөө эргүүлээ шүүхтэд олоод авъя гэвэл шүүхэд зарцуулах тэр цаг хугацааны мөнгө тэрнээс илүү болно. Тийм учраас би ээжүүдийгээ бүгдээрээ нийлээд манай төрийн бус байгууллага дээр манай өмгөөлөгчдэр бүгдээрээ нэгдээд 7 сарын 1-ээс хойш эрүүл мэндийнхаа зарцуулсан бүх санхүүгийн баримтуудыг авчирч өгөөд хамтдаа нэг хэмжлэе гэж байгаа. Тэгжээж хүчтэй олон тэгжээж бид нар ялтанд хүрнэ гэж бодож байгаа. Өмгөөлөгчд бол ялтанд хүрэх магадлал маш өндөр гэж хэлсэн. За хэрвээ дотоодын нөхцөл дээр бид нар шүүхтэр унчлаа, баталж чадахгүй байвал бид нар гадаад руу гарах тэр эхний нөхцөл нь дотоодоор асуудлыг үүсгэх байхгүй.